цаг боллоо. Өнөөдөр бэлгийн тооллын шинийн 9 2016 дугаар оны 1-р сарын 18-ны тэгс сайн өдөр. Хамгаас эрхэм ахан дүүс минь ээ. Энэ өдөр хөдөлмөрийн үндсэн намынхан Монголын хөдөлмөрчин ардууд шинэ үеийн залуусын хүсэн хүлээсэн бид Монголдо хайртай зүтгэн гэдгээ нотлон харуулах цаг боллоо. Өнөөдөр Монгол оронд эдэр ёс тачигнаж хүйтэн газраа цээлсэн хасах 52 хэмээг зааж их тал нутаг маань ихэнх хэсэг хөр засганд дараастай байна. Хүйтэн жавар хөлдөө хөрсийг хаг яран цан хүрэг татуулан янцгаадаг залуу үрээ шиг хүн нам игнэнд 20 мянган шилдэг залуусын дуу хоолойг нэгтгэн түрхрэн босч байна. Хүн шиг боловсрож, хүн шиг амьдрахын төлөө, хүн шиг явахын төлөө, хүн шиг эх орондоо бүхнээ зориулахын төлөө гар гараасаа барин эгнэн зогссон Монгол хүнийг бид харж байна. Ирээдүйн сайн сайханд итгэх гэгэн итгэлийн оч тэдэнд нүдэнд гэрэлтэж зүрхэнд нь бадрахыг тэр итгэлийн оч Монгол орны хүн бүрийн сэтгэл оюун цэцэглэж гэгэн амьдрал авчрахыг бас бид бас харж байна. Тэр гэрэлгээгээ тал нутгаар уул усыг даван хүн бүрт хурж итгэлийн очийг асааж байгааг харж байна. Шинэ хүн намын гишүүдээ шин залуусаа. Агуу гүрэн улс оронд сэргэн мандалт ярих дуртай. Агуу гүрэн улсад сэргэн мандах боломжтой байдаг. Одоо бидний сэргэн мандаж хөгжин цэцэглэх цаг боллоо. Би үгээ талархлаар эхлэх ёстой. Энэ бол ёс зүйтэй үйлдэл мөн. Юуны түрүүнд энэ намайг өдий зэрэгт хүргэсэн залуус та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байгааг минь хүлээж авна. Бид цөөхөлөө эхэлсэн. Гэтэл өнөөдөр Монгол орон даяар бид хөдөлж төмнийхээ төлөө, Монголынхаа төлөө эрслэн босож зүтгэж байна. Хүн намын даргын албан тушаалд сонгогдно гэдэг бол асар их үүрэг хариуцлага хүлээлгэж байгаа хэрэг. Та бүхэн надад итгэлээ. Та бүхнээр дамжуулан та бүхний аргэр ахан дүүс надад итгэлээ. Улс орноо шинчилж өөрчлөхийг хүссэн хүлээсэн игэл жирийн ахан дүүс минь, ард түмэн минь, миний итгэл найдварын галт цогийг бидний гарт татгууллаа. Би өнөөдөр ганцаараа биш боллоо. Бид өнөөдөр парламент суудалтай улс төрийн нам боллоо. Энэ бол хүч мөн. Ард түмний итгэл найдвараас өөр агуу их хүч энэ ертөнцид байхгүй. Тиймээс би шулуутсан сэтгэл, итгэл найдварын галыг эгнэгт өндөрт бадрааж явахын төлөө энэ биеэ дуустал тэмцэнэ. Өхөөд үлдэх сүнс байвал үргэлжлүүл тэмцэнэ гэдгээ та бүхнийхээ өмнө энэ хүндэт эндэр дээрээс батлан тангаралж байна. Монголын ард түмэн улс төрийн намаас залхаж гүйцжээ. Ард түмнийхээ итгэл найдварыг дааж чадах улс төрийн нам алга болжээ. Ингэхэд манай нам Монголын ард түмнийг юугаар гялайлгаж гялтайлах юм бэ? Ингэхэд манай нам хэмжээг өргөх намуудаас юугаар өөр ялгаатай юм бэ гэдгээ ярилцъя. Бид шин, бид залуу, бид сэхээтэй, бид зоригтой, бид шинжлэх ухаанч, бид цэвэр. Хамгийн гол нь бид хамгийн агуу зоригтой нам юм байна. Хүн намын хүн дээд үзэл эргэн хүний дархан эрхийн баталгаан дээр сүндэрлсэн. Манай намын эрдэнтэн залуусын боловсруулсан гайхамшигтай сайхан төлөвлөгөө миний бас бидний гарт өнөөдөр байна. Энэ бол бидний хамгийн гол давуу тал юм байна. Энэ бол Монгол орныг минь сэргэн мандалд хөдлөх онолч юм, философч мөн, үзэл баримтлагч мөн, зарчимч мөн. Тийм ээ, Монгол орн сэргэн мандах ёстой. Агуу төвхтэй орныг агуу ирээдүйд хүлээж байдаг жамтай. Харин бидний хөгжил цэцгэлтэнд хэрхэн хүрэх вэ? Хөгжил гэдэг бол шат агсан цэгцрэх хөдөлгөөн мөн. Тиймээс бид Монгол орныхоо хөгжлийн ямар ч үе шатыг хараан зүрхэхгүй манай хүн нам Ахмадын амжилтыг баттгах нь
ирээдүйн амжилтыг ойртуулах болно. Дэлгэсэн тэрлэг шиг Монгол оронд минь дэлхийг цочоосон 9 хөт цагаан тугийн дор нэгэн жолоон нэгдэн төр ус мандан бадарсан цаг саяхан. Буурал түүхийн нухчаанд Баатар эр дуг хийгээл бидтэй. Сэрнэхо цаг боллоо. Монголын 100 эхэллээ. Хүн 9 хөт цагаан туг шиг 9 цагаан зорилоо ард түмэндээ өргөж, дэлгэн хуралдуулж, хурайлан зүтгэх цаг боллоо. Хөгжил бол зарчим. Монгол хүний 9 цагаан зорил. Нэгдүгээрт социализм ба капитализмыг хольж хаос нийгэм үүсгэсний эцэс болгоно. Монголчуудын үндсэн алдаа философи гүйдэл нь ийм байдалд хүргэсэн. Тиймээс хүн нам Монголын нийгмийн эмх замбраа гүйдэлд онлын дүгнэлтийг гарган тавьж өргөн олонтойгоо хамтран цэг тавина. Энэхүү социализмт ч биш, капитализмт ч биш амьдарч байгаа бидний амьдрал цэгцрэх хөдөлгөөнд орж хөгжлийн мандаа руу өөдлөн дэвжих болно. Хоёрдугаарт үндсэн хуулийг шат ахиулан хөгжүүлнэ. Гэмт хэрэгтнээс хүнийг хамгаалах гэж төрийг байгуулдаг бол төрөөс хүнийг хамгаалах гэж үндсэн хуулийг байгуулдаг. Тиймээс үндсэн хуулийг төрийг хянах, хязгаарлах, хазаарлах, хүчрхэг механизм болгон ард түмний үндсэн эрхийн баталгаа болгоно. Гуравдугаарт засгийн бүх эрхийг ард түмний гарт бүрэн утгаар нь атгуулна. Засгийн бүх эрхийг ард түмний гарт өгөхийн тулд нэгдүгээрт иргэний засаглал ба төрийн засаглалын хуваарлна. Хоёрдугаарт ард түмний төлөөлөгчдийн танхим байгуулж төрийн бүх эрх мэдлийг ард түмний байнгын хяналтанд оруулна. Гуравдугаарт төрийн засаглалын эрх мэдлийг хуваарлж үндэсний тэнцвэртэй төр засгийг байгуулна. Дөрөвдүгээрт шүүх эрх мэдлийг хүчрхэгжүүлж төрийн бүх өндөр эрх мэдлийг шударга хууль шүүхийн дор оруулна. Дөрөвдүгээрт хүн намын тэргүүлэх гол зарчим бол бүрэн хөдөлмөр эрхэлт мөн. Хүн нам ажилгүйдлийг багасгах гэсэн хуурамч зорилго тавихгүй. Харин Кензийн бүрэн хөдөлмөр эрхлэх гэж онлын төгс зорилтыг тавьж улмаар иргэдийн дундад цалин 3 сая төгрөгт хүрсэн цагт хүн намын зорилт биелнэ гэж бид үзэх болно. Энэ бол дийлдэшгүй том зорилго биш ээ. Тэр цагт хүн нам ажилгүйдлийг ялан дээсэн гэж бид үзэж дүгнэж болох болно. 5 дугаарт улсын бүх өхмөл хөрөнгийг амьд капитал болгоно. Тиймээс бид улсын бүх капитал өхмөл хөрөнгө болсныг таслан зогсооно. 2 дугаарт далд эдийн засгийн нөлөөгөөр үүссэн өхмөл хөрөнгийг амьд капитал болгох бүх алхмуудыг авч хэрэгжүүлнэ. Төрийн өмчийн 395 үйлдвэрүүдийг ахмадуудад эзэмшүүлнэ. Өнөөдөр тэр намууд улс төрчдөл үндсэндээ эзэмшиж сонгуулийн мөнгөө босгож байгаа шүү дээ. Гэтэл тэдний өөрсдийн гараар бүтээсэн хөрөнгийг өөрснийх нь нүдний өмнө идэж, завшиж, устгаж, сөнөөж байгааг даслан зогсооно. Төрийн өмч бол ард түмний өмч мөн. Ард түмнийхээ алдагдсан эрхийг сэргээх нь шударга явдал болно. Ингэснээр Монгол орны хөгжил цэцгэлт нь гадаадын шууд хөрөнгө оруулалтын занганаас сална. Монгол орны хөгжилд шаардлагатай хөрөнгө Монгол улсаа хангалттай байгааг манай намд илчлэн харуулна. 6 дугаарт эдийн засгийн эрх чөлөөг хөгжүүлж, дэлхийн ертөнцийн бүх дэвшилтэд онол нийцүүлнэ. Эдийн засгийн эрх чөлөө төлөвл хөгжил хурдсана. Бизнесийн орчныг сайжруулж, эрүүлжүүлж, хувийн хэвшлийн хөгжилд хурд хүч нэмж 25 жилийн турш жижиг дунд үйлдвэр болж гатсан байдлыг зогсооно. Хөгжлийн санг венчур капиталын аж үйлдвэр хэлбэрт оруулна. Хөрөнгийн биржийн хөгжлийг олон улсын жишгт түргэн хугацаанд хүргэнэ. 7 дугаарт татварын диваажинг Монгол улсад бас ашигтай байдлаар хэрэгжүүлнэ. Татварын бодлогын хүний эрхийн биелүүдэд тогтоосон зарчим төгс нийцүүлж татварын боолчлыг таслан зогсооно. Нэмэн өртгийн албан татварыг устгаж, орлогоос татварладаг бүх төрлийн шударга бус татварыг хуулийг хориглоно. Татварыг хуулийн цаанд байх философийг тогтоож хөгжлийн хүч боломж болгон ашиглана. 8 дугаарт засаглалын хямралыг эцэс болгоно. Засаглалын үр өгөөжийг өндөр хэмжээнд гаргаж үндэсний лидер төрөн гарах бүх болцоог нээнэ. Ерөнхийлөгчийн засаглал ба ерөнхий сайдын засаглалын сайн муу талыг гарган тавьж өргөн олонний оролцоотойгоор шийднэ. 9 дугаарт
хэмжээгүй эрхт намыг хязгаарлана. Нам төрийг тусгаарлана. Намын хүчирхийллийг гүйцэтгэх засагалд хязгаарлана. Намын эрхийг нутгийн өөрийн удирдах байгууллагад хязгаарлана. Улс төрийн намыг жинхэнэ үзэл бодлын байгууллага болох бүхий л арга хэмжээг авна. Хэмжээгүй эрхт намуудтай хүн нам эрх чөлөөт хүмүүс л тэмцэж чаднаа. Хөдөлмөрийн үндсэн нам энэ талбар дээр ялах болно. Дээрх 9 зарчмыг би сэргэн мандах зам хэмээн нэрлэж байна. Энэ сэтгэл татам зорилгынхаа төлөө бид ясаа тайтал тэмцэх болно. Хүн намын дарга Санхүүн Ганбаатар би Монгол улсын ерөнхийлөгчд хамт олонтойгоо зөвшөөрч ярьсны үндсэн дээр нэрээ дэвшүүлнэ гэдгээ батлан илэрхийлж байна. Энэ бол хөдөлмөрийн үндсийн намын, хүн намын бидний хоёр дахь ялалт байх болно. Бид ялах ёстой. Сэргэн мандалтын замаар их нүүдэл эхэллээ. Нөхдөө хуурамч ардчлалын намыг, авилгач ахын намыг улс төрийн өндөр эрх мэдлээс шахан зайлуулах ёстой. Үүнийг ард түмэн та нар л хийнэ. Та нар чадна. Учир нь эх орон гэдэг бол ард түмэн мөн билээ. Ард түмэнд томцсон ажил гэж энэ их оронд байх ёсгүй. Бид танд итгэж байна. 25 жил хүн шиг байгаагүйнхэн төлөө, 25 жил хүн шиг сэтгэлтэй байгаагүйнхэн төлөө, 25 жил хүн шиг хүнийг хайрлаагүйнхэн төлөө, 25 жил хүнээ алдаж нүрээ барсныхын төлөө, 25 жил Монголоо алдмар болсныхын төлөө тэднийг гавьяаныхын амралтанд илгээцгээе цөмөрөө. Шинэ хүн сонгоно гэдэг ард түмний зөв. Хүнээ сонго. Хүн шиг амьдралын төлөө нэгэн тугийн дор нэгдэн хүн намын залуусаа, ахан дүүсээ. Шинэ бөгөөд нэр цэвэр, шинэ бөгөөд гар цэвэр, шинэ бөгөөд сэтгэл цэвэр. Хүн намын залуусаа, хүн намын гишүүд дэмжигчтэй 2016 оны улсын их хурлд үнэмлэхүй ялалтын төлөө ард түмнийхөө шинэ хүн сонгох хүсэл эрмэлзлийн төлөө бүхнийг фронтод урагшаа зүтгэцгээе. Ард түмэн ялжил таарна. Ард түмэн шинэ улс төрчид, шинэ хүнээ сонгож л таарна. Удирдагчид удвал улс орон уруудаг гэдгийг санах тун. Залуусаа, бидэнд итгэсэн ард түмний итгэл харанхуй шөнө Монголын гэрийн тооноор цатрах гэрэл шиг, тэдний хайр шиг, тэнгэр түгэх мянган одод шиг, хацар хайрах цасан ширхэг шиг, чам дээр, над дээр, чи бидэн дээр очтон буусаар байна. Хуучин хүү, шинэ хүү болно. Хөмөрсөн тогоо шиг бидний амьдралыг өглөөний гэрэл сүлнэ. Үүр цааж байна. Өрхөө татаж гэгээ оруулсан Монгол хүн мантугай. Мөнх хөх тэнгэр эвэтугай. Монгол хүн мантугай. Их сайхан Монгол орон минь игнэгт мандан бадарtuгай морин цаг боллоо. Адуунда мартцгаая.